За орой минь тоглолтынхоо саксныхаа тоглолтын бүтэн задлан хийх гэж байна. Өчигдөр бол яалтч байхгүй нэг дүүгээ зөөх мөх ажил гарцсан болохоор за өнөөдөр дамарчгаа өнчсөн. Өнөөдөр бас ингээд тоглолтуудаа үзчихэд ингээд миний юу их ойлгомжтой шүү дээ. Форматууд нь бүгд ойлгомжтой. Тэгээд ингээд юу их нь ойлгомжтой гэж юу хийх үү, яах үү гэд бүтэн өдөржин ингээд суучлаа. Тэгээд гэдэг шиг юу болж байна гэдээ бас өдөрлөө гэдэг шиг. За өнөөдөр онцлог тоглолт бол Clippers болон Minnesota Timberwolves. Wolves-ийн тоглолтыг би энэ бол тийм ч олон үзээгүй 3-4 хүн л үзсэн баг. Тэгээ өнөөдрийн тоглолтод төгсгөл нь гахалтай гоё болсон байсан учраас бүтэн нөхөж үзэж хагаад тэгээ эмчилгээ хийхээр болж байна. Тоглолтын эхний хагаст Clippers айгүй айхтар байла. Clippers-ийн энэ үйлрэл угаасаа тийм байгаа. Clippers саксыг 3 үе тоглодог байсан бол Clippers лигийн шилдэг богдын нэг гэж их мөн олон ярьж байгаа да. Clippers эхний хагас бол Harden зогсоож чадаагүй тий. Kawhi маш сайн байсан. За тэгэл rotation айгүй олон янзаар өөрчилж тоглоол тий. Айгүй сайн байсан Clippers. Тиймэр Wolves-ийн нөгөө талдаа болохоор эхний хагаст за ерөнхий Anthony Edwards ч тийм сайн биш. Julius Randle тоглох гэхээр өөртөө зай олдохгүй ч байдаг юм уу те. За тэгээ ер нь хамгаалтан дээр ерөөсөө хоорондоо очроо олоогүй. Хоёрдугаар хагаст Wolves юуг засч гарч ирсэн бэ гэвэл Rudy Gobert-ыг бага ашиглаад эхэлсэн. Rudy Gobert-ыг бага ашиглаад ирэнгүүт Randle зайн гараад ирж байгаа юм. Өнөөдөр бол хиний Anthony Edwards-ийн тоглолтгүй өдөр байлаа. Тийм учраас Julius Randle тоглолтыг удирдах авч явах хэрэгтэй байсан. Тэгэнгүүт Randle яг ингээл доошо оронгууд л Gobert тоогоо нүртүүлчихэд байсан. Тэгэнгүүт нь Gobert бага ашиглаад эхэлсэн. Nazrid-ийг 2 дугаар хагаст илүү их ашигласан. Утгаараа Nazrid 4-р үед Randle-ийг илүү тоглуулах гал Nazrid-ийг гаргаад ирсэн чинь Nazrid нь амар тоглоод эхэлсэн. Nazrid 4-р үед 14 он авсан. Ганцхан товтлогоо алдсан. Тэгээ 2 ассисттэй. Nazrid өнөөдөр лигийн шилдэг тоглогчдын нэг шиг л үнэхээр клатч, үнэхээр гайхалтай байлаа. Тоглооны самбарт бас их зүтгэлтэй байсан. Өнөөдрийн тоглолт бас нэг сонирхолтой зүйл. Mike Conley бас давгүй их ашиглагдсан тоглолтын чухал мөчүүдэд. Яг тэгэхээр Mike Conley хамгаалт болж исэн. Mike Conley-гийн найруулга болж исэн. Яг чухал мөчүүдэд. Тэгэхээр өнөөдөр Mike Conley давгүй их ашиглагдсан. Нөгөө талдаа эхний 3 үеийн чухал мөчүүдэд харин DiVincenzo жоохон таруухан байсан. DiVincenzo ийм өөр газар явж байгаа юм. Ухаан санаа нь өөр газар явж байгаа юм шиг л ийм жоохон тоглолтод орж ирэхгүй байгаа юм уу гээд байгаа юм шиг л харагдсан миний хувьд. Clippers-ээс өнөөдөр 2 дугаар хагаст юу болохоо болцсон бэ гэвэл Kawhi болохоо болцсон. Kawhi-ын тоглоомнууд орохоо болцсон. Kawhi бүр хамгаалтан дээр тагцлахгүй би энэ үйлрэлжингаа л ярьж байгаа да. Ер нь үтсэн итгэн тоглолтын дээр хараад л Kawhi үнэхээр залахгүй байна. Kawhi харахаар уур гэдэг юм гэлтэй. Kawhi 2 дугаар хагаст бүр таг алга болцсон. За тэгээд Chris Dunn, Bogdanovic гэдэг хүмүүс нь болохгүй гадагтал зүтгэхэд үзүүлээд байх юм. Chris Dunn бол өнөөдрийн одоо статистик дээр угаасаа харагдан товтлогоонууд нь ерөөсөө ороогүй. Хамгаалтан дээр ч болохгүйсэн. Хамгаалтан дээр ингээл хүмүүсээ хоцроод буруу газар руу нөхөөл те. Chris Dunn өнөөдөр үнэхээр болохгүйсэн. Тэгээд тоглолтын 2 дугаар хагаст Nazrid Randle 2 гараад ирэхээр Зубц John Collins 2 удаандаад байсан л та тэр хоёрт хоёулаа 3 руу гараад зогсож чинь хоёулаа бөмбөг аваа залаа тоглож чинь тэгэнгүүт болохгүй. За тэгээд тэрийг шийдэх гээд Brook Lopez-ыг гаргасан. Brook Lopez яагаад болохгүй байгааг та бүгд ч гадарлаж байгаа. Яагаад гэвэл нас энэ лигт одоо нэг Timberwolves шиг баг маяг ч юм уу те ингээд Brook Lopez бол зогсооно гэж байхгүй. Тэгэд уг нь Lopez Zubats хоёрын нэг юм жижиг хэн энийг сүртэй том асуудал бол байгаагүй. Жижиг хэн асуудлыг уг нь шийдэх хүн John Collins байх хэрэгтэй. Гэтэл John Collins өнөөдөр Nazrid, Julius Randle хоёрын хаан чөргөл хамгаалтан дээр энэ хоёрыг бүр John Collins яагаад ч барахгүйсэн. John Collins-ийн энэ ч гэсэн тийм ч том асуудал биш. Яг гэвэл John Collins өөрөө нөгөө талдаа тоглохын дээр бас давгүй байгаа тий. Эхний хагаст л давгүй байсан. 2 дугаар хагаст бас нэг яг хоёр чухал тоглолтоо хийсэн. Юу болохгүй гэвэл нөгөө л нэг би түрүү хэлсэн нөгөө нэг Chris Dunn, Bogdanovic гэдэг хүмүүс. 2 дугаар хагаст нөгөө нэг Kobe Sanders ашиглах болсон. Kobe Sanders эхний хагаст одоо
хинтээ Джейден Мактаниэлстэй Антони Эдвардстай ингээ хурд адилхан учраас зэрцэж гүүгээд хэмнэлэн таарж исэн. Гэтэл хоёрдугаар хагас тэднийг ашиглахаа болчихж байгаа. Богданович 4-4 үеийн сүүлд 1 минут орчим дээр айгүй жугал 1 минутаас доош орсон нөхцөл айгүй жугал 2 оноо авсан л та. Гэтэ тэр болтол залуучуудтайгаа хурд адилхан үзэл хамгаалтанд адилхан гүгээд байж ивэл уг нь Clippers эрт ч юм уу хожиж боломжтой байсан байхгүй. Williams-ийг 4-4 үеийн төгсөл тоглолт дуустал хойноос нөхөлсөөр гал дуусгачих боломжтой байсан. Даанч зүгээр тайрны л зүгээр л дэгээгүй. Батумтайгаа л үзээд ах юм те. Батум нэг л олон шийдэлт хийсэн. Тэр нь маш чухал байсан уу байсан. Гэхдээ Батумыг талбай дээр байхад бас 14, бас 16 ч үлээ. Williams-ийн тоглолтын дээр би Williams-ийн тоглолтыг энэ бол нэг олон үзэг хүсэн 3 4 л үзсэн баг. Гэхдээ өнөөдрийн байдлаар харахад бол би Williams-ийг дүгнэхдээ лигийн шилдэг бөмбөгний шилжилттэй багуудын нэг гэж харахаар маш сайн бөмбөг шилжүүлж байлаа. Ер нь бол одоо нэг юм будагтай талбай 3 шугам 2-ын яг тэр голын зайд маш их атак хийж бөмбөг залж байгаа нь яг тэр зайд айгүй их атак хийдэг. Тэгээд шилж хамгаалтууд нэг юм 3 шугам будагтай талбай 2-ын хооронд нэг ингэж нэг алцхан жаах хооронд урнал бөмбөгийн хооронд айгүй их шилжүүлээл тэр хооронд дөр бөмбөгтэй ч бай бөмбөггүй ч бай заслаанууд айгүй их яваал. Тэгэл оноонууд авч үлээ. Тэг яг хуу энэ нөгөө нэг Clippers-ийн хамгаалт юм уу? Хамгаалтын бүр юм 0 өнхөөгүй арчаагүй байдалтай холбоотой байж магадгүй юм. Тэгээ өнөөдрийн тоглолтыг дүгнж байгаа үед өнөөдрийн байдлаар бол Wolves лигийн шилдэг бөмбөгийн шилжилттэй багуудын нэг шиг харагдлаа. Тэгээд Богданович, Лопез, за Батум гэдэг, Хардан гэдэг хамгаалтын сул талуудыг Джейден Мактаниэлс бол өнөөдөр тоглолтын турш бүтэн эзэгнсэн. Джейден Мактаниэлс хамгаалтан дээр Кавай Хард хоёрыг дан ээлжилж хамгаалж байгаа. Эхний хагас бол бүр ингээл аль нь ч гарч ирсэн аль нь дээр нь Джейден Мактаниэлс очиж байгаа. Хоёрдугаар хагаст Кавай тоглолтгүй байсан учраас Кавай дээр нэг очих болсон. Дан Хардан хамгаалж байгаа. Гисэн хэдийч зөрөөд хамаг оноонууд авчихсан. Хамгаалтан дээр ачаал үрж байгаа ч тоглоом дээр ч гэсэн ачаал үрж. Джейден Мактаниэлсийг өнөөдөр магтахгүй харах байхгүй. Өнөөдрийн хожлын шалтгаан гэвэл Мактаниэлс, Рандл, Назрид гуруулан яг ижилхэн гэж хэлж болно. Рандл бол эхний хагасыг авч явсан. Үлээс бүтэн болохгүй хад Рандл бүтэн бага удирдах нэг 10 оны зүрхэнд байлгаж байсан. Рандл тэгж тоглоогүй бол бүр олон оноос салах байсан гэж магадгүй юм. За Мактаниэлс бол дөрвөлсэн 4-4 үед 14 оноо авсан. Бишээ. Назрид Мактаниэлс бол тоглолтын турш хамгаалт тавталгаа айл алин дээр нь жигд маш сайн байсан. Түрүү хэлсэн Майк Конлигийн давуу тал хайлайтуудаас үзсэн тоглолтын төгсгөлд Миннесотагийн бөмбөг маш гоё шилжээд 3-аас оноо аваад тэгээ хожлын шидэлт тэр нь болоод тэгээд тоглолт дуусчихаа. Тэрэн дээр харсан бол Майк Конлигийн дамжуулалт яг тэр олон дамжуулалтууд хамгийн чухал нь явж байгаа. Яг тэгэхээр Майк Конли тэр бөмбөг ирэхэд Майк Конли зангаал доошоо ороход Майк Конли тэр 3-аас 4 тоглогчийг хумж байгаа. За тэгээд тэр нөхцөлд маш зөв дамжуулалтыг гаргаж өгсөн. Тэндээс дахиж нэмж илүү дамжуулалт болоод ингээ 3 оноо болсон. Тэр Майк Конлигийн тэр одоо оролт маш чухал. Тэгээд эхлээл сул шахуу орж л байгаа юм л да. Гэхдээ өөр дээр нь Clippers ихэнх нь хомж ирж байгаа учраас гэдэг шийдвэрийг дамжуулах шийдвэрийг маш хурдан нөхцөлд маш зөв гаргасан. Майк Конли өнөөдрийн тоглолтын бас нэгэн X факторуудын нэг байлаа. Хоёрдугаар хагаст Миннесотагийнхан бүгд нэмэх үзүүлэлттэй сонирхолтой тий. Талбай дээр Жо Инглисийг тооцвол 8 тоглож гарсан. Жо Инглистэй нийлээд ч эсвэл бүгд нэмэх үзүүлэлттэй хоёрдугаар хагасын үзүүлэлт шүү. Жо Инглис нэг тоглолтын төгсгөл 3 секунд гарч ирсэн л дээ. Тэгээд тэрийг өөрөө ч жоог болгоод л. За тэгээд Миннесота улирлын 15 дахь хожлоо авсан. Clippers бол хожигдсон орлогоо. Тэгээд одоо бодвол өргөсөө аваад хайдсан байх. Тэгсэн ч тэрнээс хойш 2 хожигдсон. Яг нэг хожсон байгаа 2 хожигдсон байдалтай байна. Тэгээд Wolves одоо шийдэх ёстой нэг асуудал. Холбон холбогч Майк Конли бол одоо яг өнөөдөр шиг олон тоглолт тоглохгүй байх. Тэгэхээр Антони Эдвардс өнөөдөр муу тоглолт магадгүй найруулгатай холбоотой байхгүй юу? Өөрөө найруулгыг хийгээд байгаа. Рандл хэдийгээр найруулга хийж байгаа ч гэсэн энэ хоёр чинь бүтэн цугтаад 48 минут тоглохгүй шүү дээ. Тэгэл Рандлгүй үед ч гэдэг юм уу Рандл ингээд бөмбөггүй үед Антони Эдвардс өөрөө найруулга хийж байгаа. Өнөөдрийн муу тоглолт Антони Эдвардсын тархан тоглолт найруулга хийгээд байгаа холбоотой баг. Антони Эдвардсыг ингэж тоглоулмааргүй байвал Антони Эдвардс 4-4 дойл он авсан шүү дээ. Антони Эдвардсыг ингэж тоглоулмааргүй байвал холбогчийн асуудал. Холбогчтой болох шаардлагатай. Гэхдээ Wolves-ээс гараад байгаа мэдээ Рандлыг сольж явуулахад бэлгэн гэдэг байгаа. Рандлыг сольж
холбогч авчрах гадагаад тэр одоо яг тийм зөв шийдвэр мөн үү биш үү сайлж мэдэхгүй л байна. Яг харъя те. За тэгээ өнөөдрийн онцлог тоглолт тайлбарлах тоглолт маань энэ байлаа. Дараагийн тоглолтуудаар уулзцай баярлалаа. Бэт байлаа.